Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр монгол хэлний хичээл орно. Дэвтэр үзгээ бэлдээрэй. За хичээлийн маань сэдв нь ертөнцийн 3-ыг бүгдээрээ зохиоцгоё. За хичээл эхлэхээс өмнө багш нь хэдэн юм хэлье. За гэртээ байхдаа гараа маш сайн угааж, орчноо маш сайн ариутгаж, гэрээ маш сайн цэвэрлээд ээж авдаа туслаарай хүүхдүүдээ. За ертөнцийн 3-ыг зохиохдоо ер нь юуг анхаарч болох вэ, тийм ээ? Бүгдээрээ бид нэр юуг анхаарах ёстой юм болоо гэж байна, тийм ээ? За ертөнцийн 3 ногооныг бичье. За юуг анхаарах юм бэ? Тийм ээ? За альва юмсыг аль нэг шинжээр нь ижилсүүлэн жагсаан бичих ёстой юм байна. ертөнцийн 3-ыг зохиохдоо. За бид нар ертөнцийн 3 ногооныг зохиох гэж байгаа учраас багш нь өнөөдөр ногоон өнгөтэй зүйлсүүдийг төрөл төрлөөр нь ангилан бичих нэ. За жишээ нь тийм ээ. За өвс ургамлаас ногоон нь юу гэдгийг тийм ээ? Замаг, навч, хөгц, хаг, арц гэх мэт зүйлсүүд юм байна. За тэгвэл модонд зээрэг нь хуш, гацуур гэсэн. За амьтдаас тэгвэл юу ногоон байдгийг? Мэлхий, царцаа, матар, ястал, нэлхий, могоо зэрэг юм байна. За тэгвэл чулуунаас ганцхан номин гэдэг чулуу ногоон өнгөтэй байдаг юм байна, тийм үү? Тэгвэл бид нэр ямар нэгэн ертөнцийн 3 улаан, ногоон, хар, цагаан гэх мэтлэн цааш нь үргэлжлүүлэн зохиохдоо бол хамгийн түрүүнд яах нь вэ? Ангилаад төрөл зүйлээр нь ангилан бичих нь хамгийн түрүүнд нэгдүгээр чиний алхам байх нэ. За энийг дэвтэртээ маш сайн тэмдэглээд багштай илгээнэ. За хоёрдугаарт нь юуг анхаарах вэ чи? За холбоо хамаарлын сонгон авах хэрэгтэй юм байна. Холбоо хамаарлаар нь тийм үү? За тэгвэл 3 мөрөөр тэнцвүүлэн шүлгэлнэ гэж байна. За тэгвэл мөрөнд нь яг тэнцүү үгтэй байх нь байна. Тийм ээ? Мөрөнд нь тэнцүү үгтэй байна. Мөн мөрийг эхний үгс ижилхэн эхлэлтэй байж болно. Мөн мөрний төгсгөлийн үгс ижилхэн байж болох нэ. За жишээ нь усны замаг ногоон, хадны хөгц ногоон, дэлхийн ногоон гэдэг нэг хүүхэд маань зохиосон байна, тийм ээ. За 3 мөрөөр тэнцвүүлэн 3 мөрөөр гэдэг маань мөр болгоно 3 үг байна, тий? Тэрийг маш сайн ажиглаарай хүүхдүүдээ. За бид түрүүн ногоон өнгөтэй юу ээж болох вэ? Гэ төрөл зүйлээр нь ангилаад ялгаад бичсэн тийм үү? За тэгвэл тэрэн дээрээсээ хараад багш нь энэ ертөнцийн 3 ногоонуудыг зохиосон байна. За хараарай хүүхдүүдээ. Хаданд хөгц ногоон, шүрэнд номин ногоон, усанд замаг ногоон байх нэ тэгвэл. Хээр талын өвс ногоон, хуш модны шилмөс ногоон, хадад газрын хаг ногоон гэж. Ганган тогсны өдний ногоон, голын усны замагны ногоон, гуайлан дэвхрэх мэлхийн нэг ногоон гэсэн байна, тийм ээ. За тэгвэл гэртээ ертөнцийн 3 улаан, ертөнцийн 3 цагааныг зохиогоод багштай илгээх нь байна. За мөн миний гэр хамгийн аюулгүй орчин сэдвт 6 багштай илгээгээрэй. За ингээд гэрийн даалгаварт ертөнцийн 3 улаан, ертөнцийн 3 цагааны зохиож багштай илгээд. За багштай өдөр бүр хичээлээ илгээж байгаа хүүхдүүдтэй маш их баярлалаа. За гэртээ гараа сайн угааж халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж гэрээсээ гарахгүй байна шүү хүүхдүүдээ.